Лондон 2012 Олимпийн наадмын эрхийн оноо олох хамгийн сүүлчийн тэмцээн болох Азийн аврал шалруулах тэмцээн энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр эх орноос мордож байна. За Олимпийн эрхийн болцлоо биелүүлсэн тамирчид нь Чанса Эренбай ахиулах зорилготой явж буй бол харах эрх аваагүй жуудочд маань Лондонд төч үзэхийн төлөө сүүлчийн дайралтай их юм а. Ташкентийн дивжээнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 60 кг Болдбаатар, 66 кг Мян Аргачаа, 73 кг Нямочор, 81 кг Ууганбаатар, 90 кг Динхбат, за хасах 100 кг Тэмүүлэн, нэмэх 100 кг Батцуур нар оролцож байгаа бол эмэгтэй 48 кг Уран цэцэг, 52 кг Бундумаа, 57 кг Сумья, 63 кг Мөнх Заяа, 70 кг Наран Жаргал, за хасах 78 кг Ламдэгд, нэмэх 78 кг Цэрэн ханд гэсэн бүрэлдэхүүнд явж байна. Мөн дасгалжуулагчаар Балжинын болон Эрдэнэ тод Томита, за шүүгчээр Инх төвшин гэсэн бүрэлдэхүүнтэй Ташкентийн дивжээг зорж байна.